Тэгэхээр гишүүнээ сургуулийн орчинд эрүүл аюулгүй байдлыг хангах бас хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаараа та мэдээлэл өгөөч. Ер нь сургуулийн орчинд хүүхдүүд одоо эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсийг хэрэглэх гэдэг юм уу? Сургуулийн орчинд бас хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах гэх мэт олон эрсдэл байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ хуулийн төслийнхаа талаар мэдээлэл өгөөч. Тийм, сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай хуулийг сая намрын чуулганы сүүлийн өдөр 25 оны сүүлийн өдөр 12 сарын 31-ний өдөр их хурлын дарагт өргөн барьсан байгаа. Одоо ингээ хаврын чуулганаар бас хэлцэх асуудалд оруулаад ингээ хэлэлцээд явах гэж ингэж харж байгаа. Бид нар ер нь энэ ерөнхий боловсролын сургуульд одоо хүүхдүүд сурах гэж очиод эрүүл мэндээр хохирддаг, аюулгүй байдал нь хангагддаг ийм тохиолдлууд өнгөрсөн хугацаанд маш их гарч байгаа. Гэтэл бидний улс орны ирээдүйн чинь эрүүл сарвал бие бэлдэртэй, оюун санаатай, эрдэм мэдлэгтэй энэ залуу үе чинь л одоо улс орны хөгжлийн гол тулгуур байх ёстой. Тийм учраас сургуулийн орчин эрүүл дээрээс нь аюулгүй байх ёстой. Тийм ч учраас энэ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай энэ анхдагч хуулийг одоо боловсруулад өргөн бариад байж байна. Хуулийнхаа талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл ерөнхийдөө яг ямар заалтуудыг тусгасан байгаа вэ? Ерөнхийдөө яг гол үндсэн 3 бүлэгтэй. Нэгдүгээр сургуулийн орчны эрүүл мэнд, нөгөө талтай сургуулийн орчны аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал. Одоо өнгөрсөн хугацаанд сургууль дээр очиод амь насаараа ирсэн тохиолдол одоо бас 2 3 гарлаа шүү дээ. Одоо биеийн тамирынхаа талбай дээр тоглож байгаад хөлбөмбөгийн одоо тэр батарны ашиглаханд одоо дарагдсан асуудал гарсан. Волейболын торныг одоо тогтоогч нь дарагдаж амнаас ирсэн тохиолдлууд гарсан. Энэ бол зүгээр бидэнд мэдгэж байгаа амнаас ирсэн тохиолдол. За нөгөө талдаа хүүхдүүд сургуулийн орчинд очиод зүгээр ганцхан жишээ хэлэхдээ биеийн тамирын хичээлд яах гэж ордог вүлээ. Биеийн тамирын хичээлд эрүүл чирэг бие бэлдэртэй энэ өвдөгш байхын тулд биеийн тамирын хичээлд орж байгаа. Гэтэл нөгөө биеийн тамирын хичээл явуулж байгаа заал маань нөгөө стандартын шаардлага норм журмууд хангахгүй болохоор эргээд эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Тэгэхээр энэ хуулийн гол онцлог юу гэхээр эрүүл мэндийг сургуулийн орчинд чинь хэрхэн яаж хангах, хэн хангах вэ? Сургуулийн захирал, эрүүл мэндийн ажилтан, эрүүл ахуйч энэ хүмүүс оролцсон заавал энэ баг байх ёстой. Энэ баг нь ямар ажлууд дээр энэ сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлыг сайжруулах ёстой гэдэг зүйлийг жил болгон төлөвлөгөөгөө гаргаж ажиллаж явах ёстой. За мөн дээрээс нь энэ хүүхдийн орчныг эрүүл аюулгүй орчныг хангаагүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ? Тухайн орон нутаг, сум дүүргийн орон нутаг захиргаа, энэ нийслэлийн захиргаа, энэ бүх шатны энэ эрүүл аюулгүй орчныг хангах ёстой хүмүүс хангаагүй энээс үүдэлтэй сурагчдын эрүүл мэнд одоо амь насанд аюул эрсдэл учирсан тохиолдол энэ хүмүүс бүгд яг ямар хариуцлага хүлээх гэх мэтлэн энэ тодорхой заалтууд хэрхэн яаж энэ эрүүл аюулгүй орчныг хангаагүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх ёстой мэ гэдэг энэ зүйл заалтуудыг бүгдийг одоо шингээж өгсөн. За дээрээс нь одоо манай улсад шинээр баригдаж байгаа ашиглалтанд орж байгаа сургуулиуд маань хүртэл энэ эрүүл аюулгүй байдлыг хангахгүй шүү дээ. Тэгэхээр энийг хангаагүй тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм? Энийг хэрхэн яаж хангуулж эхнээс нь энэ барилгыг одоо хүлээж авч ашиглалтанд оруулах ёстой. Одоо өнөөдөр сая иргэдтэй уулзалт хийгээ явж байхад бас энэ шинэ орсон сургууль маань тэр чигээрээ иргэн тойрны аюулгүй байдлыг хангаагүй улмаас одоо зам тээврийн осол гарах хүүхэд одоо эрүүл мэндээр хохирох ийм тохиолдлууд нилээдгүй гарцсан байна. Дахиад гарах эрсдлүүд нь өндөр байна. Эдгээрийг одоо янзалж зэгцэлж өгөөч гэдэг ийм асуудлыг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эхнээсээ баригдж байгаа шинэ сургуулиудаа энэ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудыг цаашдаа энэ эрүүл аюулгүй орчныг хэрхэн хангаж авч явах юм бэ гэдгийг хуульчилж өгж байгаа ийм асуудал. Тэгэхгүй бол одоо өнгөрсөн хугацаанд сургууль суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог хэрэгжүүлэх маш их өндөр үр дүнтэй байсан. Гэтэл өнөөдөр энэ маань зогсчихсон байна. Энэ яагаад зогсож байгаа вэ гэхээр энийг хуульчилж өгөхгүй бол хэн нэгэн ямар сайд дарга нар байгаагаас шалтгаалаад энэ хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал орчин нөхцөл маань өөрчлөгдөд хангахдахгүй байгаа зүйл гараад байна. Тийм учраас энэ хэдэн наснд ямар хүүхдүүд ямар эмнэлгийн эмчийн урдсан сэргийлэх үзлэгт
орж явах хэрэгтэй юм бэ гэх мэтлэн энэ зүйлүүдийг бүгдийг одоо хуульчилж өгж байгаагаар л их онцлог гэж хэлэх юм да. Сургуулийн орчинд хүнсний аюулгүй байдал бас их чухал шүү дээ. Сургуулийн орчинд одоо чихэр, газтай ундаа чипс ч гэдэг юм уу зарахгүй гэдгийг цаасан дээр одоо цагаанаар хараар бичээд хуульчлаад өгсөн байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол зарж идэг те. Тэгэхээр энэ дээр яг хяналт шалгалт хийж байгаа газар нь тодорхой бос байна л та. Тэгэхээр энийг одоо хэрвээ энэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ одоо зохицуулалтанд орох болов. Одоо нэг ийм л асуудал байна уу гэж хараад бид нар ингээд хууль санаачилдаг, боловсруулдаг, өргөн бариад батлуулдаг, тэгээд хаягдчихдаг зүйлүүд их байна. Тийм учраас одоо энэ хуулийг өргөн бариад батлуулаад гараад ирснээр хэрэгжилтэн дээр нь анхаарлаа хандуулад хэрэгжилтээс гарч байгаа үр дүн дээр нь судалгаануудаа хийгээд дараагийн сайжруулалт, дараагийн хийх алхмуудыг бид нар авч явах хэрэгтэй байна гэж харж байгаа. Энэний нэг жишээ бол одоо сургуулийн орчинд тэр эрүүл мэндийн сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд борлуулахгүй гэдэг ийм заалтууд байгаа. Гэтэл өнөөдөр энэ маань мөрдөгдөж байгаа зүйл нэгдүгürt байхгүй. Хоёрдугаарт мөрдөгдөд их хэцүү зүйл байгаад. Сургуулийн орчин гэхээр сургуулийн одоо гадна талбай захаас 150 м хүртэлх хэмжээг заагаад өгөхөөр зарим нөгөө худалдааны төвүүдэд энэ хүнсний бүтээгдэхүүнүүд чинь борлуулах боломжгүй болоод зарим нэг одоо жижиг сумын төвийн аль ч хүнсний дэлгүүрт энэ хүнсний бүтээгдэхүүнүүд борлуулагдах боломжгүй болчихдог ч гэдэг юм. Ингээд жоохон амьдрал дээр хэрэгжүүлэхэд хэцүү ийм зүйлүүд бас байгаад байна л да. Энэ болгон дээр бид нар бүгдийг тооцоолж судалж ийж хуулиа санаачилж батлуулдаг. Тэгээ эргээд хэрэгжилтэн дээр нь анхаардаг. Гарч байгаа үр дүн дээр нь судалгаа хийдэг байх ёстой л гэж харж байгаа. Өнөөдөр бас ерөнхийлөгч засгийн газрын сайд нар болон зарим гишүүдийг хүлээж авч уулзлаа. Тэгэхээр та бас дөнгөж сая ерөнхийлөгчийн уулзалтаас гарч ирж байгаа шиг байна. Тэгэхээр ямар асуудлыг хэлсэн бэ? Хавдар судлалын эмнэлгийг барих талаар ярьсан бол. Тийм, хавдар судлалын үндэсний төв хоёрыг барьж байгуулах асуудлыг одоо ерөнхийлөгчийн санаачлах хөвөлдөр энэ төв маань баригдахаар болсон шүү дээ. Тэгээд энэ оны төсөвт бас 34 тэрбум төгрөг суусан. Тэгээд цаашдаа энэ маань нэлээдгүй их хэмжээний хөрөнгө оруулалт шаардж байгаа учраас энэ үлдсэн хөрөнгө оруулалтуудыг хэрхэн яаж хийх вэ? Эрүүл мэндийн салбарт энэ тулгамж байгаа энэ хавдар судлал тулгамж байгаа асуудал дээр энэ хавдар судлалын үндэсний төв хоёрыг хэрхэн яаж богино хугацаанд ашиглалтанд оруулж ард иргэд ойртуулах вэ гэдэг энэ асуудлуудаар л одоо өнөөдөр ажлын явц цаашдаа хэрхэн яаж хурд хугацаанд явуулах вэ гэдэг талаар мэдээлэл солилцсон юм л уулзалт боллоо. Таны хувьд эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хавдар судлалын үндэсний төвийн амбулатори дээр байх хүлээгдлийг байхгүй болгоно гэж ярьж исэн. Тэгээд яг энэ ажил цааш үргэлжилж байгаа болов? Та сайдаас бууснаас хойш ер нь хийж исэн ажлын залгамж чанар үргэлжилж байгаа болов? Энэ хавдрын тусламж үйлчлэгээний хүлээгдэл, чирэгдэл, ойлгомжгүй байдал маш их байсан. Ард иргэд төвөгч чирэгдэл ихтэй. Туяа эмчилгээ гэхэд 2 сар очролж эмчилгээгээ хийлгэдэг ийм асуудлууд байсан. За миний хувьд 2025 оны 12 сарын 1 гэхэд шаардлагатай хавдрын тусламж үйлчлэгийг ямар нэгэн очир дугааргүйгээр үзүүлдэг болох энэ бүх төлөвлөлтүүдийг гаргаад эхнээсээ энэ маань үр дүнгээ өгöd яг энэ хугацаанд багтаад ямар нэгэн төвөгч хэрэгдлгүйгээр үзүүлчих чанартай имийг хэрэгжилж энэ боломж болцоонд бүгдээр бүрдэж эхэлж байсан. Харамсалтай нь энэ бодлого маань үргэлжилсэнгүй гэдэг маань одоо энэ хавдар судлалын үндэсний төв дээр харагдах байх л да. Энэ очир дугаар, энэ бухимдал, энэ зүйл маань яг хэвээрээ үргэлжилж байна. Туяа эмчилгээний очир одоо ямар ч очиргүй өнөөдөр очисон бол маргааш нь хийх боломжтой байсан бол эргээд нэлээдгүй олон хоногийн очиртой болсон ийм мэдээлэл байна. Энэ талаар та бүхэн маань өөрсдөө тодруулбал зүг баха газар дээрээс. За баярлалаа. За